За өнөөдрийн бичлэг дээр еврейчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх 52 арга гэсэн намыг танилцуулах болно. За еврейчүүд гэх юм бол ер нь баг дэлхийн хүмүүсийн судлагдхуунуудын нэг гэж хэлж болохоор шүү дээ. Хүмүүс еврей хүмүүсийн талаар маш их судалдаг. Яагаад гэвэл еврей хүмүүс бол хүн амынхаа хувьд дэлхийд дээр тийм олон тоог эзэлж чаддаггүй ч гэсэн дэлхийн Нобелийн шагнал авсан хүмүүсийн 20 гаруй хувь дан еврейчүүд байх жишээний эсвэл Америкийн одоо хамгийн том сургуулиудын багш нарын бараг 30% нь еврей хүмүүс эзэлдэг гэх мэтчлэнгээр еврей хүмүүсийн ололт амжилтыг дурдах юм бол зах хязгааргүй тийм учраас яг еврей хүмүүст онцлог зүйл нь юу байна? Юунаас болоод энэ еврей хүмүүс ингэж том амжилт гаргаад ийна гэдгийг маш их судалдаг. За гэхдээ судалгааных нь нийтлэг хариу гарах юм бол еврей хүмүүс ямар ч тийм төрөлхийн онцгой зүйл байхгүй байна гэдгийг баталдаг тийм. IQ-гийн түвшин ч гэсэн дундаж юм байна. Биеийн бүтцэн ч гэсэн бус тус орны хүмүүсээс ялгараад ах онцгой зүйл юу ч байхгүй байна гэдгийг баталсан. Тийм болохоор ер нь тэгвэл еврей хүмүүсийн нууц гэдэг чинь яг хүүхэд хүмүүжүүлэлтэй байгаа юм байна. Гэрийн хүмүүжүүлэлтэй байгаа юм байна. Анхнаас нь еврей хүмүүсийг баг байхаас нь арай өөр аргаар еврей ээжүүд, еврей аавууд арай өөр аргаар хүмүүжүүлдэг учраас л еврей хүмүүс насан туршийнхаа дараа дэлхийг байлдан дагуулад байгаа юм байна. Тэрнээс ч төрөлхийн онцгой зүйл бол юуч байхгүй байна гэдгийг баталсан. Тийм учраас еврей хүмүүс яаж юм хүүхдээ хүмүүжүүлдэг юм бэ? Талаарх юм маш их байдаг тийм. За гэхдээ бусад номоос ялгарх энэ номны гол зүйл нь юу вэ гэхээр номын зохиолч нь Рута Шило гэдэг еврей хүн өөрөө бичсэн юм билээ. Еврей хүний талаар маш олон ном байдаг ч гэсэн еврей хүн бичээгүй ном их байдаг шүү дээ тийм. Өөр улс орны хүмүүс зүгээр судлаад бичсэн ном маш их байдаг бол энэ ном Рута Шило гэдэг яг еврей хүн өөрөө бичсэн юм билээ. За тэрнээс гадна энэ хүн маань өөрөө Японд амьдардаг байсан. Тэгээд Японы хүмүүс хүүхдээ яаж хүмүүжүүлдэг, солонгос хүмүүс яаж хөгжүүлдэг юм бэ гэдгийг нэлээд ажиглаж агаад номоо бичсэн юм байлээ. Тийм болохоор нөгөө харьцуулалтаа бичсэн гэсэн үг тийм. Зүгээр л зөвхөн еврей хүмүүс бол ингэж хүүхдээ хүмүүжүүлдэг гэл еврейхаа ёс заншлыг бичих юм бол бид нар уншаад ойлгоход хэцүү. Тэгтэл Япон хүмүүс, солонгос хүмүүс хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг юм байлээ. Биднээс ялгаатай юм байлээ гэсэн жоохон харьцуулсан маягаар бичсэн учраас биднэрт монгол хүн уншихад бол нэлээд наалтцтай учраас өнөөдрийн бичлэг дээр энэ номыг танилцуулах болно. За маш дэлгэрэнгүй хүүхдийг одоо ухаалаг хүүхэд болгож өсгөхийн тулд яах ёстой юм? Нэмжин сэтгэлтэй одоо бусдыг боддог хүүхэд болгож хүмүүжүүлэхийн тулд яах ёстой юм? Ёс суртахуунтай, зарчимч хүүхэд болгож хүмүүжүүлэхийн тулд яах ёстой юм гэсэн 3 том бүлэг сэдвтэй. Гэхдээ өнөөдрийн бичлэг дээр миний л хувьд уншиж байгаа хавцтай энэ 5 арга нь бүр хүмүүсийн заавал мэдж хэрэгжүүлэх ёстой арга юм байна да гэж бодсон 5 арга танилцуулах болно. За гэхдээ хүүхэдтэй хүмүүс бол бүр заавал аваад тавьчихаар супер ном байлээ. Харах юм бол маш нэмгэн. Тэгээ нэмгийн 52 аргыг багтаагаад өгсөн учраас ямар ч нуршилгүйгээр гол зүйлсүүдийг тайлбарлаад өгсөн юм байлээ. За шууд гол сэдвлүүгээ орё. Еврей хүмүүсийг бүтээдэг хамгийн том ихний зүйл нь болохоор миний хувьд унтахын өмнө хүүхдтэйгээ ярилцдаг цаг нь маш зөв санагдсан. Хүүхдтэйгээ унтахын өмнө ярилцдаг гинэ. Ер нь бол одоо сэтгэл зүйн талаас нь харах юм бол хүмүүс ч ингээд бага наснд авсан янз бүрийн трауманаас болоод насан туршдаа зовдсон шүү дээ. Бага байхдаа нэг аав ээжтэй хүндсэн ч юм уу, айцсан ч юм уу тэрнээсээ болоод насан туршдаа ер нь сэтгэл зүйн асуудалтай болцсон байх тохиолдол байдаг. Тэгсэн чинь еврей ээжүүд бол орой болгон хүүхдээ унтахын өмнө ном уншиж өгдөг. За гэхдээ зөвхөн ном уншиж өгөө зогсохгүй ярилцсан юм л да. Ярихдаа өнөөдөр басан бүх зүйлсүүд бол одоо хэцүү зүйлс тохиолдсон ч юм уу янз бүрийн одоо аав ээж хорин зодсон цагилсан байлаа гэхэд тэрийг орой унтахаас өмнө тайлбарлаж өгдөг. Тэгээд өнөөдөр болсон зүйлсүүд бол ийм юм байлаа гэд хаалт дүгнэлт хийж өгөөд тэгээд хүүхдтэй маргааш бол бүр илүү сайхан өдөр болох болно гэж орой алга унтуулдаг гинэ. Тэгэхээр ер нь хүүхэд янз бүрийн тийм сэтгэл зүйн шарахгүй болж өснө гэсэн үг шүү дээ. Яг хичнээн толгой сайтай, хичнээн ухаантай байсан ч гэсэн сэтгэл зүйн шарахтай, сэтгэл зүйн асуудалтай ах юм бол ирээдүйн бол бүрэх шүү дээ. Тийм учраас орой алга унтахын өмнө хүүхэд ээж нь хүүхдтэй тэгж цаг гаргахдаа боссон муу зүйлсүүд ч юм уу сөрөг зүйлсүүд бол өнөөдөртөө дууслаа. Энэний шалтгаан нь ийм байлаа гэдгийг тайлбарлаж өгнө. Тэгээд дээрэс нь маргааш бол бас бүр илүү гоё өдөр байх болно гэдгийг өдөр болгон хэлж өгдөг гинэ. Гол нь өдөр болгон орой болгон тайлбар хийж өгөж өнөөдрийн боссон зүйлсүүдийг тайлбарлаж өгнө гэдэг хүүхдийн сэтгэл зүйн хувьд маш чухал зүйл шүү дээ. Тэгээд орой болгон тайлбарлаж өгөх юм бол хүүхэд ч гэсэн ойлгоогүй зүйлээ ч юм уу гомдсон зүйлээ ч юм уу хэлэх боломжтой болно гэсэн үг шүү дээ. Хэдэн хоног өнгөрчих юм бол хүүхэд тэрийг ярих боломжгүй болчихно. Миний хувьд бол энэ еврей хүмүүсийн яг энэ зүйлийг бол бүр бүгдээрээ зуршил болгох зүгээр юм байна да гэж бодогцсон учраас нэг танилцууллаа. За хоёр дахь нь болохоор юу байдаг нэ? Еврей хүмүүс бол рационалист буюу ер нь бол яг одоо логикоор хийсвэр сэтгэлгээнээс илүү логик зөв тогтолт илүү одоо тулгуурладаг тийм сэтгэлгээтэй хүмүүсэд юм байна. Тийм учраас хүүхдтэйгээ ярьж байхдаа ч юм уу хүүхдтэй зааж сургахдаа одоо хийсвэр зүйлийг худлаа ерөөсөө ярьдгүй хийсвэр зүйлийг ч гэсэн ерөөсөө зааж өгдөг. Миний жишээ нь одоо санта өвөө байдаг ч юм уу тиймэрхүү ерөөсөө хийсвэр зүйлсүүдийг зааж өгдөг. Харин эсрэгээрээ хүүхдтэй ярьж өгдөг зүйл нь болохоор яг бодит түүхийг айгуух сайн ярьж өгдөг. Тэгээд ёх дүлгэрүүд ч юм уу сургаалт зөвлөл сургаалт өгүүлбэрүүдийг маш их ярьж өгдөг. Тэгээд тэрийг ярьж өгч байхдаа
Хийсвэр зүйл толгойг нь ажилуулах биш, яг боддоор маш олон түүхийг ярьж өгөөд энэ түүх дундаас яг зөв тогтол нь ямар зарчим энд үйлчлээд байна, ямар зөв тогтол үйлчлээд байна гэдгийг энэ хүүхдээр өөрөг нь ажиглуулж олуулдаг. Тэгээд дээрэс нь хүүхдээс тэр сургаалаас энэ сургаал бол яг болсон явдал түүх энэчнээс чи юу сурсан бэ? Хэрвээ чи байсан бол яах байсан бэ гэж толгойг нь аягүй ажилуулдаг. Гэхдээ ерөөсө хийсвэр зүйл рүү явуулдаггүй юм байна. Яг боддоор ямар зарчим үйлчлээд вэ те? Яг ямар зарчим үйлчлээд ямар зүй тогтол энэний цаана энэ түүхний цаана явагдаад байна гэдгийг нь ажиглуулж аягүй сургадаг. Тэгээд хүүхдэд ерөөсө тийм хийсвэр худлаа амиг зааж өгдөггүй. Рационалист буюу тийм бодит логик зөв тогтолд тулгуурсан тийм сэтгэлийг суулгаж өгдөг юм байна. За 3 дахь нь болохоор хэцүү ухагдахууныг ч гэсэн энгийнээр байнга тайлбарлаж өгдөг гинэ. Жишээ нь одоо хүүхдэд аягүй их асуудаг шүү дээ. Бурхан гэж юу юм, үхэл гэж юу юм ч юм уу те. Тиймэрхүү хэцүү зүйлсүүд одоо бэлгийн харилцаа гэж юу юм ч юм уу тиймэрхүү хүүхдтэйгээ одоо энгийн хүмүүс бол нэг өдөр тутмдаа яриад идэггүй тийм зүйлсүүдийг хүүхд сонирхож асуудаг. Яг тиймэрхүү зүйлсийг асуусан үед нь еврей ээжнэр, еврей аавд бол яг боддоор үннээр энгийнээр тайлбарлаж өгдөг гинэ. За жишээ нь одоо бурхан гэж юу вэ гэж таны хүүхд асуух юм бол еврей ээж юу гэж хариулах вэ гэсэн чинь бурхан бол одоо юу гэдэг нь энэ газар дэлхийг бүтээсэн байнга бидний хажууд оршиж байдаг хүнд хайртай. Гэхдээ одоо нэг юм нүд хамартай ч юм уу тэгж юусаа ингэж зааж өгдөг юм гинэ. Тэнгүүд энэ дээр бичснээрээ зарим улс орны хүмүүс бурхан гэж юу вэ гэхээр ингэж нүд хамтай юм ингээл хүн гэж ингэж ер нь өөрийнхөө ойлголтоор өөрийнхөө шүтдэг зүйлийг ингэж тайлбарлаж өгдөг гинэ. А еврей хүмүүс болохоор бурхан гэж бол ийм зүйл байдаг а гэхэд яг ингэж өөрийнхөө эцэг гэх нь өөрийнхөө ойлголтоор хилээд өгчих юм бол хүүхдийн хийсвэр сэтгэлийг хаачдаг учраас яг ийм байдаг, тийм байдаг гэж хэлдэггүй гинэ. За дээрэс нь хүүхэд үхэл гэж юу вэ гэж асуух юм бол үхэл гэдэг бол одоо ингэж амьдралын төгсгөл юм а гэж хэлдэг гинэ. А харин эсвэргээрээ хойд насны амьдрал ч юм уу одоо тиймэрхүү зүйлсүүдийг яриад өгчих юм бол хүүхэд бүр ингэж тэр ухагтхуун руугаа бүр гүнзгий ороод хийсвэр юм лөхөд орчих магадaltaй учраас үхэлдэг бол зүгээр амьдралын төгсгөл гэх мэтчлэнгээр аль болохоор боддоор энгийнээр тайлбарлаж өгдөг. За дөрөвдөг нь болохоор еврей ээжүүд хүүхдээ өсгөхдөө бусдаас илүү хүүхдээ биш, бусдаас ондоо, бусдаас өөр, бусдаас онцгой хүүхдүүдийг хүмүүжүүлж өсгөх тал дээр анхаардаг гинэ. За жишээ нь еврей хэл, одоо еврей хүмүүсийн бэлэгдэл болсон еврей хэл нь өөрөө ганцаараа өөр зөвхт зогс гэсэн утгыг илэрхийлдэг гинэ. Ганцаараа өөр зөвхт зогс. Тэгээд еврей хүмүүс ерөөсөө одоо онд сурч юм уу бусдаас илүү байд гэж хэлдэггүй. Бусдаас илүү бай гэж огт хэлэхгүйгээр харин эсвэргээрээ бусдаас онцгой бай. Чиний хувийн онцлог юу юм? Чиний хувийн өгөгдөл юу юм? Тэрийг л бүр тултал нь хий. Дургүй зүйлээ битгий хий, дуртай зүйлээ харин хамгийн сайнаараа хий гэж захидаг. Тэгэж захидаг болохоор еврей хүмүүсийн бодлоор болохоор эцэг эхчүүдийн үүрэг нь ийм байх хэрэгтэй гинэ. Эцэг эхчүүдийн үүрэг бол ерөөсөө ажиглах хэрэгтэй. Манай хүүхдийн онцгой гойд зүйл бусдаас онцгойрох зүйл нь юу вэ гэдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. Хэрвээ тэрийг та ажиглаад олцсон бол тэр зүйл рүү чиглүүлэх хэрэгтэй. Тэрнээс ш энэ зүйлийг хий, тэр зүйлийг хий гэж хүүхдийн амьдралыг ингэж юусоо зоож өгдөггүй. Харин ажиглах хүрийг маш сайн хийдэг. Угаасаа тэр хүүхдийн төрөлхийн өгөгдөл нь юу вэ? Төрөлхийн юунд дуртай вэ? Юунд сайн бэ? Тэрийг нь ажиглаж олж тэрний рүү чиглүүлж өгөх нь эцэг эхчүүдийн үүрэг байдал юм байна. За дараагийнх нь зүйл нь болохоор маш их асуу гэдэг. За асуу гэхээс гадна одоо ер нь бол томоотой хүүхэд танд одоо жишээ нь танаа хүүхэд ч айгу томоотой юм а гэж хэлвэл танд ямар санагдах вэ? Тэгсэн чинь еврей хүмүүс танаа хүүхэд ч айгу томоотой юм а гэж хэлэх юм бол тэрийг манай хүүхдэд ямар нэгэн асуудал байгаа юм бэ гэж хүлээж авдаг гинэ. Харин эсвэргээрээ одоо Япон ч юм уу Солонгосчууд танаа хүүхэд чинь томоотой гэх юм бол тэрийг магтаалын үг гэж хүлээж авдаг. А еврей хүмүүс бол томоотой гэх юм бол манай хүүхэд яг томоотой гэх юм бол одоо хүний үгэнд ингэ зүгээр л ороод идэг хүүхдийг томоотой гэж үздэг юм л да еврейчүүд. Тэгэхээр манай хүүхдэд өөрийн гэсэн бодол байхгүй мó яхаараа ингээл хүний хэлсэн үгээр л яваад идэг. Өөрийн гэсэн бодол байхгүй мó энэ бол асуудал гэж хардаг гэсэн байсан. Тэгэхээр дээрэс нь еврей хүмүүс бол хизэж хүүхдтэйгээ сургуульд явахад нь багшийнхаа үгэнд ороорой гэж хэлдэггүй юм гинэ. Багшийнхаа үгэнд ороорой гэж юусаа хэлдэггүй. Харин эсвэргээрээ багшийнхаа үгийг маш сайн сонс. Тэгээд эргэлцсэн зүйл байвал шууд асуу. Шууд асуу. Эргэлцсэн зүйл гарах юм бол тэрийг шууд асуу. Ерөөсөө өнгөрөөж болохгүй гэж хэлдэг. За тэгээд асуухдаа яаж асуу гэдэг вэ гэсэн чинь энэ номны 12 дахь хуудсан дээр ингэсэн байна. Цэх зогсоод өөрийнхөө бодлоо цэгцэл, ярих зүйлээ тод чанга дугаар хэлж бай. Багш чи ямар нэгэн эргэлцсэн зүйл хэлэх юм бол тэрийг нь асуухдаа зүгээр ч асуухгүй зих зогсоод өөрийнхөө бодлоо цэгцэл ярих зүйлээ тод чанга дугаар хэлж бай гэж сургадаг. Тэрнээс шийдэж багшийн үг бол 100% зөв, багшийн үг нь 100% дуулууртай бай гэж хизээж зааж өгдөггүй юм байна. За тэрний дараа хамгийн сүүлийнх нь зүйл нь болохоор та
5 дахь нь мэтгэлцэх байсан. Хүүхдүүд ерөөсөө еврей хүмүүс ямиг сурахтаа дандаа мэтгэлцэж сурдаг гинэ. За энэ мэтгэлцэж сурах аргыг бол хабрута арга гэдэг. Та YouTube-ээс бас хабрута гэдээ хайгаад үзэх юм бол еврей хүмүүсийн номын сангийн бичлэг гарч ирнэ. Тэрийг та анзаараад харах юм бол зүгээр хоёроор өөдөөдөөсөө хараа суудсан. Хажуудах хүн харах юм бол баг хэрэлдэж гин гэж ойлгохоор хоёр хүн бол нэг зүйлийн талаар мэтгэлцдэг. За ялангуяа тэдний байн уншдаг одоо талмуд сударч юм эсвэл бол Библи гэх зүйлсүүдийг хоёр хүн хамт уншаад тэгээд тэр зүйлийнхаа талаар мэтгэлцдэг. За тэгээд тэр талмуд ч юм уу эсвэл Библи нь ерөөсөө яг хүний амьдралын талаар бичсэн байдаг учраас ямар нэгэн хийсвэр зүйлийн талаар биш, яг хүн амьдрахад ямар зөв тогтвол үйлчлээд яг ямар хүмүүсийн амжилтанд хүрээд ийм ямар хүмүүсийн амжилтанд хүрэхгүй байна гэдгийг маш их ингээд бусад хүний түүхээс уншаад тэгээд тэрнийхээ талаар мэтгэлцдэг. За тэгээд амьдралын ухаан түүх гэдэг зүйл ч угаасаа зөв хариулт нэг зөв хариулт байхгүй шүү дээ тий. Яаж ч болно. Тийм учраас мэтгэлцэхдээ би байсан бол ингэх байсан, чи байсан бол ингэх байсан уу? Аль нь зөв бэ? Энэ түүхийн цаана ямар зарчим үйлчлээд байна? Жишээ нь амжилтанд хүрсэн хүмүүсийн маш олон түүхийг уншлаа гэж бодоход ямар учраас энэ хүмүүс амжилтанд хүрч вэ? Амжилтанд хүрсэн адилхан үр дагавар гарсан байна. Тэгвэл энэ өөр хүмүүс адилхан үр дагаврыг гаргахын тулд энэ хүмүүс ямар нэгэн адилхан зүйлийг хийсэн учраас адилхан үр дүн гарсан байгаа. Тийм учраас ямар зөв тогтолтой яач вэ гэж түүхийг аягүй судалдаг. Тэгээд түүхийг судлаад зогсохгүйгээр хаврута буюу хоёроор суугаад нэг зүйлийн талаар мэтгэлцдэг. Тэгээд мэтгэлцэж сурдаг гэсэн юм. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр нэг ингээд мэдлэг мэдээллийг толгоор угаад чихээл цээжлээд авах ш тэрийгээ бүр гаргаж ирээд өөрийн болгоод таалагдахгүй байгаа өөрийнхөө эсрэг бодож байгаа зүйлсүүдийг ч гэсэн надад таалагдахгүй байна. Энийг би энэ бодолтой би санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл гэж мэтгэлцдэг учраас еврей хүмүүс би болт юм шиг байлаа. За энэ мэтчлэнгээр еврей хүмүүс хүүхдүүдэд яаж хүмүүжүүлдэг юм бэ гэсэн маш дэлгэрэнгүй 52 аргыг энэ ном дээр төрсөж хэлсэн байлээ. За миний хувьд бол аль болохоор жоохон ухаалаг хүүхдийг бий болгохын тулд ч юм уу тархины хөгжил талаас нь яадаг вэ талаар өнөөдрийн бичлэг дээр ярьсан бол та энэ номыг хэрэг аваад унших юм бол хүүхдийг ёс суртахуунтай хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд та яах ёстой юм. За дээрэс нь нэмжин сэтгэлтэй бусдыг ойлгодог, бусдыг боддог хүүхэд болгож хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд яах ёстой юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүй бөгөөд товч тодорхой заажсан байгаа. За дэлгэрэнгүй бөгөөд товч тодорхой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр дэлгэрэнгүй гэдэг нь яг ингээд юуг нь бичсэн. Яг еврей хүмүүс өөрсдөө ийм тохиолдолд юу гэж хэлдэг вэ? Юу гэж зааж өгдөг вэ гэдгийг нь бичсэн учраас маш дэлгэрэнгүй гэж байгаа. А товч бөгөөд тодорхой гэдэг нь энэ дээр 52 арга байгаа хэрнээ нэг арга нь баг нэг л нүг байх жишээний. Тэгэхээр та нэг дор уншилгүйгээр 5 4-ийг ч юм уу 2 4-ийг уншаад тэрийг яг хэрэгжүүлээд явах боломжтой учраас маш товч бөгөөд тодорхой юм байлээ. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр еврейчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх 52 аргыг танилцууллаа. Удахгүй дараагийн бичлэгээр мөн адил сонирхолтой сайн номыг танилцуулах болно. Дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.